Яг нь буруу бүхэн бусдын буруу гэдэг л үлгэрэл болж юм л та. Тэгээд ажлаа аваад бол одоо сар гарan болсон байгаа хүн шүү дээ. Учир сайд чинь ерхий сайд чинь. Тэгээд одоо сар гарангийн босгон дээр тий. Одоо ер нь бол нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Хинч ерхий сайд болсон энд нэг үүрэг даалгавар фракц хоорондын одоо хагарлыг тий одоо цэвэрлэх ийм ажлыг хийж байна. Тэгэхээс биш яг бодитоор Монгол улсын сайн сайхны төлөө иргэдийн амжиргаа тий одоо иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа хүн нэг ч алгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Занданчтар ерөнхий сайд басны дараагаас ч гэсэн энэ асуудлууд маш хүчтэй өрнөж эхэлсэн. Энийний дараагаар учралч гэсэн ерөнхий сайд болоод мөн л энэ тэмцэл одоо эцлэх зэг дээрээ бас ирж штэ. Тэгээ нэгэн бодлын цаашаалтай. Монгол Ардын нам ингээд юу гэдгийг одоо энэ тий одоо бүлэглэл энэ одоо фракцаараа ингээд маш удаан одоо хамтдаа оршин тогтнож чадахгүй болсон биз дээ. Тэгэхээр эдгээр ингээд нэг талдаа гараад явна гэдэг бол өөрөөр хэлбэл одоо тэгээ өргөс авсан юм шиг Улаанбаатарт хөгжрөлгүй болж тий махны үнэн тэгшрээд иргэдийн асуудал тий юу гэдэг нь одоо маш олон асуудлууд байна шүү дээ. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй олон асуудлууд нь жигдэрх байлгүй дээ. Тэгэх болол тэгж чадах болол эднэр чинь тий одоо ингээд нэлээд олон жил хэрүүл тэмцэл хийгээд өгтлээ одоо бас хийж бүтээсэн хүнээ одоо шахаж гаргаж штэ. Тэгээ яг үүндээ бол махны үн гэдэг бол махны үнийг шийдэхийн төлөө хүчит чонхоор явсан биш. Харин Нямбаатрыгаа унгах шалтак хайж хамгийн зөв оновчтой юм болсон нөгөө үлсгэлэн хүмүүсийн хотоодн дээр нь ажил гэдэг ийм л тактикаар явчлаа гэж би хувьдаа харж одоо инээд хүрж байна. Харин энэний одоо үлдсэн хариуцлага нь учирлаар маш том хариуцлага ирнэ. Өнөөдөр л яг эдгээр ингээд бие биенийхээ гар хөл болоод аав ээжийнхаа тий одоо даалгаврыг хийгээд ингээд тий одоо намаа фракца цэвэрлэж байж болно. Гэхдээ үлдсэн зүйл нь жинхнээсээ ард түмний амьдрал байгаа штэ гэдгийг л ойлгож байгаа болов гэдэгт байна. За тэгээд дээрэс нь 2027 онд ерөнхийлөгчийн сонгуулийн айсуутай холбоотой эдгээр бол маш олон юм болж байна л да. Тэрнийх нь эффект нь манай нам дээр хүртэл хүрээд ирсэн байж байгаа штэ. Яг нэг нөгөө хэлэхэд тий. Тэгээд засгийн газрын ажил биш юм уу? Энэ махны үн ханш те энэ одоо юм хөмий чинь байх чинь засгийн газрын ажил биш юм уу? Дөнгөж өнөөдөр ажлаа аваад гарч байгаа хүүхчиг те дөнгөж өнөөдөр одоо сургуульд ороод аавсгаа сураад ийм байд юм гэж ойлгож байгаа хүүхчиг хүчит сонхорлог гүйж очсон нөөцийн мах хайж энэ төр те хүчит сонхор төр хизээ нөөцийн мах зарж исэн. Хүчит сонхор чинь ер нь баар ресторанууд те хувь хүмүүс тэр нойтон мах буюу одоо хамгийн тансаг зэрэглэлийн л мах штэ ер нь тийм үстэй. Тэрийг л одоо авах гэж хүчит чонхор явдаг штэ. Тэгсэн чи одоо хүчит чонхор дээр очиод нөөцийн махаа хайгаад байгаа байхгүй. Тэгээ одоо махаа олж илрүүлэх бах те. Тэгээд одоо олон юм болно байлгүй дээ. Ер нь бол ирээд нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Та нарын төлөө яваад байгаа юм юусоо энд алга гагцгүй энд 27 оны бэлтгэл ажил хинэн одоо энэ одоо мөнгө эзэмшүү. За жишээлбэл Нямбаатар өнөөдөр маш чухал юм ярьж штэ. 1.6 их найдыг төвлөрүүлсэн ийм одоо тий ажил. Энд чинь бол маш их хэрвээ одоо өөр хүн байсан бол энэ мөнгө бараг байхгүй сүжиж болох л байсан штэ. Төвлөрүүлээд зөндөө олон бас бүтээн байгуулалт хийсэн. Хүнийг харлуулахдаа бүх юмар нь харлуулж бас болохгүй. Үнэхээр нүдэн дээр үзэгдээд байгаа тэр сайн сайхныг бас хэлж хүнд урам зориг өгдөг байх ёстой. Тэгэхгүй хинч байсан зүрх сэтгэлээрээ ажиллаад муулаад ах юм бол өмнөх дарга нар шиг чив чимээгүй гарч ирээд чив чимээгүй хулгайгаа хийгээд чив чимээгүй буух нь тэдэр дээлтэй байгаа зү. Өнгөрсөн дарга нарыг санаж нэхэж тэдрээс хариуцлага нэгж байгаа хэн байгаа хинч байхгүй. Гэтэл үхтлээ хийж зүтгэсэн хүнээ өнөөдөр яаж вэ? Тэ? Махны шалтгаар махны үн үсэх нь Нямбаатартай яг ямар холбоотой юм? Тийм биз дээ. Гэт ингээд ярих юм бол маш олон асуудал байна. Гэхдээ энэ бол эцэстээ Монгол Ардын намын одоо бүлэглэл фракцийн том тэмцэл яг үүндээ Монгол улсын өнөөдрийн те одоо хаанч бүх зүйл нь буруу болцсон, бүх зүйлийнх нь голдролд алдагдсан, бүх зүйл нь буруугаар эргэцсэн энэ байдал бол ерөөсөө Монгол Ардын намаас л ихтэй үйл ажиллагаа үр дүн штэ. Тэгэхээр энийг битгий мартаач. Тэгэл нэг Монгол Ардын намын нэг нь гарч ирэл Баатар болоод бидний амьдралыг сайжруулах юм шиг хизээ сайжруулсан. Хинч сайжруулаагүй шүү дээ. Харин ёстой гагцгүй Нямбаатар бол ёстой нэрээ үзэж тараад элдв муугаараа хилүүлээд үс нь буурал болтлоо. Үнэхээр хотыг бас энэ өнгө төрхийн нас өөрчилж чадсан шүү. Энийг бол хардаг нүд нь хардаг, харах нүд нь хардаг тийм хүмүүс бол хэлхэл ах гэж бодож байна.